За сайн байцгаана уу? За өдрийн мэнд. За энэ удаа хэдүүлээ одоо нэг Чехэд байгаа монголчуудаа юу зориулах гэж юм гэхээр чинь хэл гайлаар бид нар маш их орж гардаг тийм ээ. За тэгээ хэл гайлаар маш их орж гардаг. За тэгээд сүүлийн үед ерөнхийдөө манайхан монголчууд маань маш их бусад өөр одоо 3-40 орноор ч юм Америк ч юм уу одоо Европ руу ч юм уу аялж хэл гайлын таможны асуудлаар их орж гардаг. За тэгэхээр энэ дээр их чинь нэг айтайхан материал бас олоод тэгээд энийг бас тайдтай бас орчуулад ингээд хөргүүл ярьж өгье гэж ингээд шийдлээ. За тэгээд өнөөдөр зөвхөн хэл гайлаар ороход юу анхаарах уу гэдэг талаар ярьж өгье. Хэл гайл дээр одоо хориглосон зүйлээд ямар оронд яг юу хориглосон тухай бас зах хэмжээний ингээд нэг 12 13 жишээн дээр одоо ярьж өгье. Тэгэхээр та хэд маань ерөнхийдөө хүннийг сонсоход сайшгүй шүү дээ. Цаас чичгээс сайшгүй гэдэг шиг. Ерөнхийдөө та хэд маань бас илүүдэхгүй. Яг бол бид чинь маш их ийш аялдаг боллоо сүүлийн үед тийм ээ. Одоо ийм статистик байна шүү дээ. Одоо сүүлийн 2025 онд гадаад улс руу те 25 оны 1-ээс 6 сарын хугацаанд гэж байгаа. Зөвхөн хагас жил сая 500-аад хүн аялцсан байх шүү дээ гадаад руу. Тэгтээ мэдээж энэ давхарцсан тоо байгаа болтой нэг хүн 6 сард хичнээн нааш цаашаа явсан байж боломжтой л да. Гэхдээ л энэ бол маш их байна. Энэ яагаад ийм их өссөн бэлээ. 24 оноос хойш бол яг энэ 6 сарын хугацаанд бол аялсан хүний тооноос 14 дахин өссөн гэж байгаа байхгүй. За 6 сараас хойш он дуустал бол мэдээж хэрэг өшөө их нэмэгдсэн баг гэж бодож байна. Зуны уйлралт бол энэ намрын уйлрал бол бүр их явцгаадаг шүү дээ. Тий 6 сар 1-ээс 6 сар гэдэг чинь багийн ишшээ явдгүй уйлрал болгоод байгаа байхгүй. Тэгэхэд л сая 500 юу энэ ч одоо манайх ч 3 сая явдаг гэхэд баг тал нь ишшээ явцсан биш үү? Бараг л тэгж бодогдохоор байгаа л зү тий. Тэгээ бас яг сонирх болгоод 2025 онд гадаад жуулчид 846 мянга хүн гадаад жуулчин бас хагас жилээр ирсэн байгаа байхгүй юу? Тий. За рейтингээр бол одоо монголчууд хаашаа хамгийн их аялж ийн гэсэн чинь хятад руу номер 1. За мэдээж хятад манайх чинь хэл залгаа бас тэгээд очиод үзэх харж зэрэг хятад орны соёлыг үзэж харах юм маш ихтэй тий. За сүүлийн үед эмчилгээ суулгаан чих явж гин аялаар чих явж гин бассейн саун чихэд явж leen тий. За хоёр орос ордог юм байна. За мэдээж хэл залгаа бас завдал арай хямд гайгүй дарж байгаа бах. За гуравт нь солонгос зоолтоо ордог юм байна. За дөрөвт нь Япон орж байна. За тав дахьт нь тэгэл Вьетнам, Таиланд гэл ингээл явдаг байгаа хэвээр тий. За сүүлийн үед ялангуяа Вьетнам, Азийн орнуудын байдал бол нэлээд өссөн хандлагатай байдаг юм байна. За энэ бол зүгээр яг нэг над десерт гэж ярьдаг ч зүгээр нэг хачирт ийм мэдээлэл тайлбартай сонирхолж би өөрт надад ч гэсэн бас сонирн байдлаа да. Гэхдээ яг нэг ерөнхий статистик тоо яг бүгд найрамдах Монгол ард улсын одоо нэг иргэн хүний хувьд одоо хичнээн хүн 25 онд гадаад руу ингээд аялсан бэ. Яг аяллаа жогмоор аялаар оюутнаар гэсэн тийм тоод одоохондоо статистикийн албанаас бол гарч ирээгүй байгаа юм байна. Тэрийг бол би олсонгүй. Тий. За хэл гайл хориглох зүйл. За жишээн дээр ерөнхийдөө бид нар ийш тийшээ явахдаа бол ингээл чамдамаа бэлдээл те цүнхээ барайл ингээл бүх юмаа ингээл зохицуулаад ингээл явдаг. Хувц сунрааж бас зохицуулдаг те ямар оронд очихоос шалтгаалаад те идэж уух юм жүүжүүлээ, там жүүжүүлээ гэл ингээл бүхэл юмдаа анхаарал төвлөрүүлэхээс өөр аргагүй болдог. Шаардлага заавал цаанаасаа гардаг шүү дээ. За тэгсэн чинь за энийг юм жишээ. За Канада улсад нэг гэр бүл Америк руу ингээд нисжээ. Гэтэл Kinder Surprise шоколад 10 бодлыг одоо гэр орныханд аваад өгөх гэж одоо авч явж ирсэн юм байна. За гэтэл яасан гэсэн чинь гайлын ажилтнууд тэр их олон шоколадуудыг бүгдийг гаргаж тавиад тусад нь тэр нэг чамдаамд байсан бүх бараануудаас нь зөвхөн Kinder Surprise шоколад биш дээ тоглоомтойгоо дотроо шоколадтайгаа тийм ээ. За тэгсэн чинь $12,000 төлөх одоо шаардлага тавьсан гинэ. Йоо би өөрсдөө гайхлаарч юу вэ? Би одоо буруу ишчвэл гэж бодлоо. Kinder Surprise гэдэг байдаг шүү дээ. За энэ яагаад ингэсэн бэ гэсэн чинь Америкт 1938 оноос хууль гарсан юм байна. За тэрэнд нь хоол хүнстэй пластик гэхлийг бол холсон тийм бүтээгдэхүүнийг бол оруулахыг гаргахыг хориглосон ийм хууль гарсан байсан юм байна.
биш хүн ерөөсөө сонсох би л өөр хүн ярьсан бол бас гайхах байл л да. Энэ бас сонирхолтой санагдлаа надад бол миний хувьд бол. Тэгсэн чи яасан гэсэн чинь яг ийм киндер сюрпризаас болоод одоо Америкт бол хүүхэд хахаад нөө идчих та гахаад тэгээд тэр дотор нь одоо тэр пластик тоглоом мөтл тэр хоолонд нь тэглээд тэр жоохон ялахгүйч чинь тэрийг ялахгүй энэ тоглоом энэ шоколад гэж ялахгүй л идэж уусан юм шиг байгаа. За тэгэл тэрнээс хойш ер нь бол энэ тоглоомыг оруулах гаргахыг бол хоригдсан юм хууль гарсан байсан боловч 2017 оноос бол Kinder Joy гэдэг тоглоом мэг бол зөвшөөрсөн хууль гарсан байна. Kinder Surprise нь бол хэвээрээ байгаа юм байна. Хөөе манайхан энийг бас мэдмээр юм биш үү? Одоо Америк их явж байгаа улсад бол энийг бас мэдтiin болов юм бол аюул мэддэг л ахал та. Тэг надад бол их сонин санагдлаа. За тэгэхээр Kinder Joy бол зүгээр юм байна. Kinder Joy нь бол бэлгүүр хошоондооч худалдаалд наймагч идэг гэж энэ худалдаанд байдаг юм. Би бол Америк явж үзээгүй мэдгүй. Тий. За тэгээд Kinder Surprise Kinder Joy-д бас андуурваа гэсэн ийм болгоомжлсон сэдв байлаа. Хамгийн ихний сэдв. За хоёрдугаар. За 1987 оноос хойш Сингапурт гайхалтай том баяр болсон юм байна. За тэр нь яасан гэсэн чинь Сингапур улс өөр ингэсэн метротой болжээ. Ваа, удахгүй манай Монгол ч гэсэн метротой болно гэдэг авалцтай тий. За тэгсэн чинь бүх ард түмнэр одоо метротой болсныгаа тэмдэглээл бөөн баяр болоод ингээл маш гоё тээврийн одоо хэрэгсэлтэй болчлаа гэж байтал энийг томоохон асуудал үүсчээ. За тэр нь яасан гэсэн чинь өнөө нэг гоё метронд навчаад нөгөө нэг богц ажилтдаг гарууд нөгөө хаалга өөд цоож молгоных нь нүх болгонд нөгөө нэг бохоо ингээд явчаад наагаад тэр нь тэгээд нэг наагчлаар салтгүй одоо тийм асуудал болсон чинь нөгөө метроны хаалга нэг хаагдах болгонд асуудал гарсан. Бөөн асуудал. Улс даяараа асуудал болсон. За тэгсэн чи яасан гэсэн чинь өдөр 525 удаагийн цэвэрлэгээ үлд нэг өдрийн одоо бараг тэр метро ажиллуулж байгаа одоо станц зогсоол болгонд одоо тэр хаалгуудыг цэвэрлэх одоо ийм үйл ажиллагаанд одоо бүтэн 1 жилийн хугацаанд Сингапур улсаас $150 мянган зөвхөн цэвэрлэгээ зарцуулсан зардал гарчээ. Чөтө солиот юм аашаа амандаа хийсэн бохоо аваачаад тэгээд бүгдийг ингээд аваачаа наагаад явдаг улсууд юм хайшаа би ойлгохгүй тийм их богц ажиллаад одоо тэр болгоныгаа таарсан газар наагаад явдаг байх нь шүү дээ тэр чинь. Тэгсэн чинь улсаас тэр зөвхөн тэр цэвэрлэгээ тэр метроныг одоо жирийн одоо хэвийн одоо тэр үйлчлэгэнд явуулахын тулд тийм их цэвэрлэгээний одоо бодис одоо ажилчдын цалин гэдэг тийм их зардал гарсан байна. За тэгэнгүүт Сингапурууд яасан гэхлээр Сингапурт ерөөсөө за болиё. Одоо ерөөсөө Сингапурт хэл гайлаар бохийг оруулах гарахыг бүр оруулахыг хориод дээр нь худалдаалахыг хүртэл хориглосон байна. Хөөе Сингапурт богцоордгүй бах та. Сингапурт очсон улсад байна уу? Би энийг бүр мэдмэр санагд. Тэгсэн чинь нэг ч удаа одоо тэгээд нөгөө дэлгүүр заахаа болоод хэл гайлаар оруулахаа болчихгоод энэ нөгөө метрон хэвийн ажиллагаатай болсон гэн. Бүр цэвэрсэн. За одоо тэгсэн чинь хэрвээ торгуулаар хэл гайлаар бох аваад орох юм бол чи $10 мянган Сингапур долларыг төлөх болно. Эсвэл төлж чадахгүй бол 1 жилийн хорих ялтай байш шүү бүр. Гэхдээ тамхинаас гаргадаг бох гэж бас байт юм байна. За тэр тамхинаас гаргадаг бох нь болохоор бүр аптекаас нь тусгай зөвшөөрлөөр авдаг гинэ. За тэгээ аптек дээр нь очоод бүр одоо манайхаар бол иргэнийхээ өмнөлийг барьж очоод овг нэрээ бичүүлээд тэгээд тэр бохоо аваад ажиллаж болдог гин. Тэр нь бол тэр тусгай зөвшөөрлөөр авдаг гин. Энэ дээр юу анхааруулсан гэхлээр магадгүй огт санаанд орохгүй байж байгаа чи магадгүй нэг куртгээ нэг самцаа эсвэл нэг джинснийхээ хармаад бох идж байгаад 1-2 нь ингээ үлдсэн тэрийг ингээд хэл гайлаар гарахтаа санаанд аваад орчих юм бол чи бох авч орсон хэрэгээр одоо хэрэгт орох нь шүү дээ. Тий. Тэгэхээр ерөөсө Сингапур руу явж байгаа хүн бол огтонч бох авч явж болохгүй юм байна. За энэ хоёр дахь жишээ. За гурав дахь нь. За 2023 онд нэг Ямайка явсан нэг Америк жуулчны түүх гарсан байна. За тэр нэг ганцхан цүнхтэй явсан гэж байгаа тэр залуу. За тэр л айгуу тийм экстра одоо спорт сонирхчдаг тийм аялал жуулчлаар явж байгаа залуу ганцхан цүнхтэй явсан чинь түүнийг хэл гайлаар гаргаагүй юм байна. Яасан гэсэн чинь тэр ерөөсөө цэрэг ирээн камуфляжтай явсан байна.
Камуфляж гэдэг чинь одоо нэг цэрэг ирээн нөгөө нэг юм ирээн хувцсыг хэлдэг л дээ тий. Цэргийн юм уу зориулттай одоо тийм нэг десант одоо манайхаар десант гэж ярьдаг шүү дээ тий. Ирээн ногоон тийм юм зөвхөн шорттой явж исэн юм байна. За тэгээд тэгсэн чинь тэр залууг бол ерөөсөө оруулаагүй юм. За тэгэхэд тэд нар хэл гайлынхан ямар шаардлага тавьсан гэсэн чинь та эсвэл шортоор соль тий. Эсвэл одоо юу яа $2000 төлбөр тооцоо байхгүй бол төлбөр төлөх мөнгөгүй бол та шоронд сууна гэсэн ийм асуудал үүссэн юм. Йоо энэ ганц шортноос бол шоронд орох нь шүү дээ одоо ерөөсөө тэгтээ тэр залуу бол ерөөсөө огт би нэг мдээгүй гэсэн боловч энэ бол уулзлах зөвлөл биш байсан учраас тэр гүйж харьяаж байгаа тэр хавийн ойр хавийн одоо тэр зүгээр энгийн одоо даун шорт байна уу гэж боо сандрал болж нэг шорт болж авч өмсөд тэр нөгөө десанттай шорт нөө ярен шорт хайжээж тэгжээд нэг юм хэл гарсан юм байна. Гэхдээ торгуул $2000 бол төлсөн байна. Өмдөө солисон ч гэсэн төлсөн юм байна. Чамдамд нөр ямар ч хувц байгаагүй. Ягаад гэвэл аюу дулаан байсан. Тэг солих өөр өмдгөө байсан. За тэгэхээр энэ дээр юу хэлтийн гэхлээр за камуфляж хувцсыг бол хориглох 9 орон байдаг юм байна. За энийг бол ерөөсөн манайхан бас мэдмээр л юм байна гэж санагдлаа. За энэ дээр нь яадгүй гэхлээр Барбадос, Ямайка бол энгийн иргэдэд бүр өмсөхийг хоригддаг гэн. Цэрэг армийн хувцс өмсөхийг хоригддаг гэн. За Тобаго, Сант Лусия, Грана, Хана энэ Ханад бол бүр энгийн хүнд бол бас хоригддаг гэн. За Нигерия ч одоо харуулчлаа тийм ээ. Өмссөн хүнд асуудал заавал ордог гэн. Одоо тэр хэл галдарч биш гудамжинд нь өмсөд явхад бол асуудалтай байдаг гэн. Их дургу одоо асуудалд ордог л гэсэн байна. За Уганда бас зөвшөөрөл авч өмсдөг гэн. За Сауди Араб, мөн Оман гэсэн орнууд энэ 9 оронд бол ерөөсөө камуфляж хувцсыг бол бүр хориглосон байдаг юм байна шүү. Тэгэхээр та хэд маань ийш тийшээ их аялаар явдаг хүмүүс маань энийг бас мэдчихмээр юм байна. Тэгэхээр ер нь цэрэг хүн байлаач гэсэн одоо медалаа зүгээр эсвэл одоо ахлах дислэгч Ахмад гэсэн нөгөө цолтой нөгөө нэг офицер хувцас айдар өмсөд хил гайл гарахад бол асуудалтай ийм их дургу биш одоо ер нь их асуудалтай байдаг юм байна гэж мэдээд авчвал зүгээр юм байна. За тэр ижил төрлийн зүгээр цэргийн хувцс биш байлаач гэсэн тухайн одоо нэг футболхон дээр ч юм уу одоо тэр лого нь байх юм бол одоо тэр десантын хувцсын лого нь хүртэл байх юм бол та асуудал орно гэсэн ийм анхааруулга сэрэмжлүүлэг байдаг юм байна. За тэгэхээр маш олон жилийн одоо энэ замбраагүй дайнд дажинтай байсан орнууд учраас энэ тэр байдлаас болоод энэ цэрэг цагдаагийн хувцастай явахыг бол хориглосон юм том нэлээд том шалтгаантай байдаг юм байна. Тиймээс та хэд маань ийш тийшээ явахдаа ер нь энэ цэрэг армийн хувцсыг чамдамдаа хийх шаардлагагүй юм байна гэж л ойлгож авахад бас болох юм байна гэж бодлоо. За дараагийнх нь. За 2023 онд Дайны аялагч одоо Таиландд ирсэн юм байна. За Таиланд бол үндсэндээ бол маш их чөлөөтэй, маш сайхан далайтай аялал жуулчлалтай жинхэнэ одоо шоуны орн үстэй тий Бангкокийн нисэх онгоцны буудлын дээр буусан чинь тэрэн дээр бас асуудал үүссэн. За яасан гэсэн чинь тэр электрон тамхи татдаг залуу байсан байна. Электрон тамхийг хурааж аваад дээр нь та бол электрон тамхиг бол манай хэлээр гаргах боломжгүй байсан буруу байсан учраас та одоо тэр customs act гэж актын дагуу манайх ингээ хэл гайлаар электрон тамхи оруулж байгаа хүнд бол 10 жилийн хорих ял өгдгөө гэсэн ийм зүйлийг танилцуулжээ. Йоо кошмар ужас гэдэг чинь тийм орсор тийм айгүй ер нь электрон тамхиг бол нэг нүдэрээ ч үздэггүй юм байна. За тэгэхээр одоо Таиланд руу явж байгаа хүн электрон тамхи авч болж болохгүй юм байна шүү дээ. Гэхдээ тэр залууг бол яасан гэхээр ерөнхийдөө бол $1000 торгоод нэг бүтэн өдөржин 20 байлгаж байгаад явуулсан юм байна. За тэгээд ер нь нөхөдөө бол Таиландд очиход бол тэр мамтны тэр электрон тамхинуудыг бол гудамжинд зардаг юм. Гэхдээ дандаа хар худалдаа гэж үздэг юм байна л да. Тэр чинь албасны зөвшөөрлгүй худалдаа гэж үздэг юм байна. За тэгээд энэ Таиландд бол 2014 оноос хойш бол эцэг эрхийн одоо биш эцэг нөхрийн эрх зүйн акт гэсэн зүйл
зүйл одоо хууль гараад гудамжин талбайд бол бүр электрон тамхи татаж явахыг хүртэл хориглосон байдаг юм байна шүү дээ. Ер нь гудамжин тамхи татж байгаа хүмүүс нь харагддаггүй тий. Би юу хараагүй шигсэн байгаа юм да. Бас л мэдвэр зүйлийн нэг байна гэж ингэж бодлоо. За тэгэхээр янз бүрийн электрон тамхи вапны дээр хэрэгэлдэг улсууд байх юм бол та Таиланд явах юм бол хил гайдар бол авчирч болохгүй юм байна л гэдгийг ойлгоод авчвал болох юм байна. За Япон багш нэг биш Америк нэг багшийг Япон руу нисчээ. За дараагийн жишээ. За тэгсэн чинь тэр багшийг бол тэр багш бол аягүй тийм мартамхай ой санамжны нэг сэргэлдэг тийм юм хэрэгэлдэг. Тийм багш гэж л дээ. Гэтэл хэл гаал дээрээс тэр багшийг бол цааш нь Японд руу оруулсангүй. За ямар асуудал гарсан гэсэн чи тэр Японд бүр нөгөө нэг юу яасан бэ шүү дээ. Тэр чинь 2-оос 7 хоног бүр 2-7 хоног бол бүр хориод байж байгаад тэгээд цааш нь уусаа нутаг буцаах шийдвэр гараад ингээд Японд руу тэр бүр хэлсээрийн дагуу тэр нөгөө багш солилцооны журмаар бүр иржсэн хүн байгаа шүү дээ. Тэгэхэд цааш нь оруулаагүй байгаа. Тий. За тэгсэн чинь энд Японы тухай би бас өөр бас суугаар бас сонирхолтой л доо. Өөр юм бас олж уншлаа. Тэгсэн чинь энэ тухай бол таадтай бас ярхан зүг байх гэж бодлоо. Нийлбэл бүтээгдэхүүн маш хатуу хориотой, хяналттай, зарим юм тусгай зөвшөөрөлтэй байх ёстой юм байна. За энэ дээр бүрэн хоригдсон сэргээж сэтгцэд нөлөөлөх эмнүүд, за псевдофедрин их тунтай ханиадны эмнүүд, каден ихтэй эмнүүд, тэгээд адирал гэнүү бүрэн хоригддаг гинэ. Амфетаминтай учир бүрэн хоригдсон эмнүүд байдаг юм байна. За тэгэхээр Япон явж байгаа хүмүүс маань таад маань өсөөсөө янз бүрийн эм авч байгаа бол ядаргаатай л юм биш шүү. Саатуулах бүрэн боломжтой юм байна. За тусгай зөвшөөрлөө зарим эмийг бол оруулж гарахыг зөвшөөрдөг гэн. За тэр нь гэхдээ 1 сараас дээш хэрэглэх хэмжээний жортой, хүчтэй өвчин намдаагч эсвэл тайзруулах юмнуудыг бол оруулдаг гэн. Тэр нь бол тусгай заавал зөвшөөрөл авах хэрэгтэй юм байна бас хэл гайлаар оруулах. Тэгээ бүх авч явж байгаа эмнүүдээ одоо бас мэдвэчтэй дандаа англи хэлний заавартай байх хэрэгтэй гэн. Одоо жишээлбэл Монгол эмчи уужсэн бол тэр Монгол эмнийхээ зааврыг англиар бичүүлээд аваад гарах нэг зүйтэй болох нь шүү дээ одоо. Авч явах эмний бичиг англиар. За тэгээд дээр нэмж байгаа. За нурофен плюс кодеин агуулсан тул мансууруулах ангилалд ордог. Учираас Япон руу бол орохыг хориглоно, оруулахгүй гэсэн байна. Хориглодог гэж юм нурофен плюсыг тий. Ибупрофен баг тунтай, парацетамол, витамин гэх мэтчлэн нэмэлт бүтээгдэхүүн одоо хоолны нэмэлт бүтээгдэхүүн энэ байх юм бол яг баг хэмжээтэй бол бас оруулдаг. Бас их хэмжээгээр бол бас оруулах. Тэгэхээр энэ Японд руу явж байгаа Японы асуудал бол ер нь энэ там дээр бол мэдээ чанга байдаг гэж ингэж тайлбарласан байна. Аллергийн шинжтэй юмнуудыг бол ерөөсөө бүр оруулдаггүй шүү. Тэгээ аллергинд одоо нарны аллергитэй, харшилтай тийм улсууд байх юм бол тэнтэс нь яшиг зүгээр очоод тэр витамин аптекаас нь авч уус тэр юм аашиг. Хил гайлар бол оруулахгүй. Тэгээ тэрэндээ хамгийн гол нь тэр чинь оруулах юм чинь хураагаад аваа явчих шүү дээ. Тий. Мөнгөний гар зулхал юм байна. Жишээ нь Эмират, Туркд бол өвчин намдах юмнууд хориотой байдаг гэн. Зарим Азийн оронд нойрны юм хориотой байдаг гэн. Эм авч явахдаа тухайн орнд ямар эм тан хориотой байдгийг бид хэд бас сайн судалж явах нь нэг зөв юм байна л гэж ингэж ойлголоо. За дараагийн сэдв. За Таиландд явсан гэр бүл бурхан худалдаж авсан ч хэл гаргасангүй гинэ. Тэгсэн чинь яасан гэсэн чинь за тэр Таиландын хоёр болохоор Таиланд явсан гэр бүлийн хоёр 20,000 одоо аяллаар явсан билээ л дээ. Тэгсэн чинь тэр хоёр ингээд захаас зүгээр юм хөөрхөн буддаа худалдаж авсан юм бэ. Хөөрхөн жижигхэн бурхан. За тэгсэн чинь тэрийг хэлээр гаргасангүй. За яасан гэсэн чинь та манай урлаг судлалын тусгай зөвшөөрлөхгүй манай үндсэн одоо сувенирыг авч гарах гэлээ. Бурхныг авч гарах гэлээгээд гаргаагүй байна. За тэгэхээр тэр тийм хэрвээ тийм бурхан ч юм уу одоо ховор нандан тийм зүйл тухайн орноос аваад гарах гэж байгаа бол заавал одоо тэр урлаг судлалын тусгай зөвшөөрөл авна. Дээр нь тусгай бүр юм том албан ёсны том дэлгүүрээс нь хэл гайлаар гарах зөвшөөрөлтөд худалдаалдаг гэж шүү дээ. Тэрийг бас мэдмээр юм байна. Шашны зүйлс гэж тэрэнд нь орно. За ялангуяа Шри-Ланка, Камбож, Ямайка одоо тиймэрхүү орнууд бол ялангуяа одоо тэр бурхан дахил одоо гой тийм дурсгалын юмнуудыг бол авахта бас боломжтой авмаар юм биш.
Аз болж би зөвхөн тавг л авдаг нэг ямар нэг газраас өөр нэг илүү төвтэй юм нэг цуглуулдаг л дээ. Тавгийг бол арай хураадаггүй. Тий, ер нь тэгтээ мэдмээр юм байна. Тэгээд энэ дээр юу гэж анхааруулсан гэхлээр ерөнхийдөө бол та тухайн оронд янз бүрийн тийм гоё содон тийм чамин юм байх юм бол аваад цүнхлэх биш. Тэгээ сүнээр болгоод аваад явах биш. Далайн эргээс тэр янз бүрийн юм аваад ингээд явах юм бол сайхан зургийг аваад аппаратанда үлдээч. Тэгэл тэр юмаа тэр байранд нь үлдээж байгаарэ гэсэн тийм зөвлөгөө өгсөн байлээ. Тэр ч одоо бас их зөв юм уу даа л гэж ингэж бодож байлаа шүү дээ. За дараагийн жишээ. За Шинэ Зеландд явж байгаа хүмүүс заавал мэдэх ёстой зүйл нэг байдаг юм байна. За тэр яасан гэсэн чинь нэг жуулчин маш одоо бас аяллаар явдаг нэг залуу Шинэ Зеланд руу орох гэсэн чинь оруулаагүй байна. Тэгсэн юунаас болсон гэж пүүзнес нь болоод оруулаагүй. За тэгсэн чинь тэр залуу мэдээж гайхна үзтээ одоо яа тэр миний пүүз яатсан бол гэдгсэн чинь тэр пүүз дээрээс нь харахад бол гайгүй. Тэгсэн л ууландаа айгүй шороо хөрсөн одоо шороонууд нь хатцсан хуучин тийм хүснүүд байсан юм байна. Шороонд хатцсан заваарцсан тийм пүүзээ цэвэрлээгүй тийчгээ нөмсөөл дараачхан аялдаа явж байгаагаар байна л да. Тий. За тэгэхээр энэ дэр яадгүй гэхлээр шороодоо гуталтай ерөөсөө хил гайл гаргадаггүй юм байна. За учир нь тэр нутаг нь маш мэдрэмтгий хөрстэй өөрмөц экосистемтэй орн байдаг юм байна. Шри-Ланка. Шинэ Зеланд, Нови Зеландия тий. Тиймд өөр орны шороодоо гутлаас гэмтэх тухайн орны одоо тэр ан амтан өвдөх эрсдлээс хамгаалж одоо эдгээр чинь биосекюрити ажиллаулдаг юм байна гайл дээрээ. Биосекюрити гэж ажиллаулдаг юм байна гайл дээрээ. За тэгэхээр үүнээс болоод нөгөө залууч нь $400 торгуулад дээр нь нөгөө пүүзийг ингээд авч яваад цэвэрлээд гялгарууд нь тэгээд аваад ирсний төлбөргээ $120 нэмж авсан. Тэгжээч хил гайл гаргасан байна. Одоо тэр Нидерланд руу ороход чи ерөөсөө тэр байтгаа тэгж шүбэр ундаг дугуй өдр байх юм бол дугуйныг пакриш гэдэр нь бол маш цэвэрхэн байх хэрэгтэй гэж байна. Хөл гутал мутал майхан палат эдэр авч явж байгаа бол тэдэр нь ерөөсөө ямар ч одоо өөр орноос орж иж байгаа юм чи тухай тэр орны шороо холилдоогүй байх хэрэгтэй. Тэгэхээр маш цэвэрхэн тийм юм хэлээр нь авч оруулдаг. Ерөөсөө тэр шороотой холилдсон юм хүн бол огт оролдохгүй ийм орн байдаг юм байна. Анх удаа сонслоо. Сонин багц. За тэгэхээр Шинэ Зеланд руу орох гэж байгаа улсууд бол машинтай орох бол ундаг дугуйтай орох бол ундаг дугуйгаа онгоцоор авч явах юм бол эсвэл өөрөө гутал пүүз нь бол маш цэвэрхэн байж хэлгаалаар орно л гэж ингэж ойлгох юм. Хэрвээ та бохор гуталтай айтар орох юм бол торгуулаад л дуусах юм байна. Био аюулгүй байдал гэдэг шаардлага нь маш өндөр байдаг ийм орн байдаг юм байна. За яг ийм нөхцөлтэй Австрали бас тиймэрхүү гэж ярьж байгаа гэдэг мэдгүй. Австралийн тухай би илүү дэлгэрэнгүй их олж мэдхийг дараа л нэг уншидаа гэж бодоод орчихлоо. Тий. За дараагийн жишээ. За Франц иргэн Катарын явж одоо Францын одоо тэр үед дэлхийн одоо хөл бөмбөг аврах шалгаруулах тэмцээнд ороод тэгээд багийнхантайгаа ялтаа тэмдэглэнэ гэдэг нэг Франц вино аваад явсан юм байна л да. Тэгсэн чинь тэр хэл гаалаар нь оруулаагүй юм байна. За Катар улс. Катар улс бол бидэрт юу хэлж байгаа гэхээр мусульман шашинтны орн мэдэж байдаг тийм ээ. За тэгэхээр энэ мусульман шашинтны оронд бол бид нар орохдоо бас их сайн анхааралтай бас анхаарлаа төвлөрүүлж идэр бас байхгүй бол бас болохгүй зүйл байна. За энэ дээр би юу олж мэдсэн гэхээр Катар бол арх хориотой нисгэд гэж байна. Гэхдээ хэрвээ аваад орох юм бол тусгай зөвшөөрлөлтөй байх хэрэгтэй, лицензтэй байх хэрэгтэй гэж байна. Катар ч өөрсдөө бол бүр тусгай тийм зөвшөөрөлтэй ресторан, бааруудад архитарсан уухаас биш гудамж талбай дээр уухыг бол бүрэн хоригдсан байдаг тийм орон юм байна шүү дээ. За тэгэхээр ийм мусульман шашинтны орн руу та явж байгаа бол ерөнхийдөө бол арх авч орохыг бол ерөөсөө бүр болсон дээр гэж ингэ зөвлөдөг юм байна. Бүр зөвлөдөг юм байна. За энэ дээр бол одоо Ливия, Иран, Сауди Араби, Эмират гэл орох байлгүй. Энэ дотроос яг нэг Турк, Марокко хоёр л жоохон тийм архины хяналт нь арай сул байдаг гэсэн байлээ. Тийм. Би Туркийн хэлгаалаар бол гайгүй багтаа тийм хэмжээ цацсан байдаг лөө тийм.
авч орохыг. За дараагийн асуудал. Мями те. Мямийн онгоцны буудал. Америкийн Мями тийм ээ. 5 кг одоо нэг гэр бүлийн хоёр одоо Колумбиагаас ирсэн Колумба аялаад тэндээс одоо 5 кг кофе авч гарах гэж байгаад кофений хурааг одоо шалгуулад бүх асуудал болсон юм байна. Тэгсэн чинь угаасаа тэр Колумбо кофе шин маш чанартай бас сайхан кофе байдаг байна л да. Тэгээд яг бэлгэний чанараар ээж даах дүүнэртээ өгөх гэж мэдээж худалдаж авсан баг тий. Гэтэл тэр нохоо авцраал тэр хэдэн кофег нь шалгаал тэгэл бүр лаборатори аваацсан. Йоо тэгээд тэр ямар учиртай яагаад ингэч вэ гэд ингэсэн чинь 3 цаг саатуулсан байгаа тэр хооронд нөгөө дараа чонгоцсон доод нисч чадхаа байгаад тэгээд тэр кофеноос олоод дахиж онгоцны билет худалдаж авч одоо тэр нутгурмаа ниссэн байгаа. Гэтэл энэ дэр нэг юм учир байдаг юм байна. Их хэмжээний кофе авах, их хэмжээний цай одоо нунтгаар нь килограммаар нэгэ зардаг газруудаас те эсвэл их хэмжээний кофе авах юм бол эдгээр чинь нөгөө нэг хар тамхины одоо үнэр дарагчтай байдаг гэж шүү дээ энэ бүтээгдэхүүнүүд. Тийм болохоор их хэмжээгээр авч явах юмсан хамгийн тохиромжгүй байдаг гэнэ. Энийг бас мэдмээр юм байна. Би бол одоо жишээлбэл кофег бол Вьетнамаас сая кофе авсан шүү дээ. Гэхдээ тийм ихээр бол аваагүй те. Мэдээж нэм савлгаатай хөөрхөн хайрцагтайг л авсан болохоос биш. Тий. Хиллээ зардаг бас газар зөндөө үйдэг шүү дээ. Тэгэхээр тэндээс авах юм бол бас дэмий юм байна гэж бодогдлоо. Тий. Тэгэхээр энэ цай, кофе, шоколад үнэр дарах боломжтой байдаг учраас нөө гаднаас чамдаамныхаа гаднаас ингэ нохоо үнэртэхлээр бол үнэртдэггүй учраас тэд нар чинь ингээд чамдаамын задлаад үсгэд их хэмжээгээр байх юм бол шууд лабораторийн шинжилгээ рүү явуулдаг. Ийм бас садаатай ийм асуудал байдаг юм байна. За тэгэхээр энэ дээр бол та хэд маань бас мэдхэд илүүдэхгүй юм байна л гэж ойлголоо. За бид нар чинь Европын оронд зөндөө байж байгаа. За тэгээ Европын оронд байгаа Европын ариг тамхины хязгаарлалтыг бол маш сайн мэдж байгаа бах. Гэхдээ энэ дээр бид нар юу мэдэх ёстой гэхээр яг Шенгений орнууд бол 1 литр хатуу арих бол зөвшөөрдөг шүү дээ. Бүхэл орн. 500 грамаар бол 2 шил арх, 0.75 грамаар бол 1 том шил арх зөвшөөрөгдөн. Тэгээ 200 ширхэг тамхил зөвшөөрөгддөг. Тийм ээ. Вино бол 1 2 литр, пиап бол 16 литр гэсэн байлээ. Гэхдээ дарс вино бол 22 градусаас бага хэмжээтэй байх ёстой гэж ингэж заадаг. За гэтэл хоол хүнс бид нар одоо Монголоос очиод ингээд Европын онгоцоор Франкфуртаар яваад Туркээр яваад ингээд божигнуулдаг шээ тий. Тэгэхээр чинь эдгээр яаггүй гэхлээр хоёр ангилчдаг юм байна. Монгол иргэн Европ дотроо ингээд аялж байгаа бол одоо тэр сүү бяслаг өрөм ааруул Европ дотроо аялж байгаа бол тийм имийг бол хувийн хэрэгцээ гээд ганцхан килограммыг бол зөвшөөрчдөг юм байна. 1-2 килограммыг бол зөвшөөрчдөг. Хяам байна те лазалсан одоо консерв ч юм уу те тэд нар бол хувийн хэрэгцээний 1-2 кг-аар бол зөвшөөрчдөг. Монголоос юм уу өөр бусад орноос орж ирсэн зүйлд бол Шенгений орн болоод ерөөсө бүр хатуу хоригдчихдаг. Тэгэхээр бид хэд ер нь боц, ааруул, өрөм одоо тийм юм дандаа хураалгалаа гэж ярьдаг шүү дээ. Тэр бол угаасаа цаанаасаа хуулиндаа заалтсан байдаг учраас энийг бол оруулах гай зүтгээл нууж хаагаад ах шаардлагагүй гэж ерөөсөө хургаад авчих. Би нэг Франкфурт дээр нэг аюултай хураалгаж байгаа улсуудыг харсан. За тамхи бол ёстой яахаргуул тийм юм бэлээ. Тамхиг бол би 200 ширхэг гэдэг чинь нэг блог тийм ээ. Тэгэхэд чинь 2 блог duty free-гээс аваад би гайгүй авах гэж бодсон чинь ялгаагүй л хураачдаг юм бэлээ. Дээр нь би өөр 30 евро төлжсэн шүү дээ. Тэгэхээр энэ заагцсан хэмжээгээр барихгүй бол та хэд маань Монголоос одоо Чех руу явж байгаа, Монголоос Европ руу явж байгаа бол энэ цагаан эдээ сүү бяслаг өрөм ааруул эдгээр авч явах мөнгөний гарц шүү. Нөгөөдөл маань сайн яваараа гэж лаах юм өгчдөг. Тэгэл авч явж хураалгадаг. Дээр нь торгуул төлөөд юм гэх юм бол хайр мөнгө штэ тий. Ийм юм зөрчил гаргаж болохгүй. Шенген дотроо та нааш чашаа хөдөлгөөн хийгээд шалгалт авах юм бол асуудалгүй юм байна. 1-2 хил бол болдгоо гэсэн мэт. Жишээлбэл Германаас 1 хил бяслаг аваад Чех рүү дисж байгаа бол айж ичих юм байхгүй л гэсэн үг байна л доо. Ийм гэхдээ хамгийн гол нь юу яах гэл байгаахгүй идэр. Ерөөсөө нөгөө нэг аюулгүй байдал хоол хүнсний амтны гаралтай болвол өвчин тараагаас сэргийлэхээс л болгоомжлдог. Ийм л асуудал байна идэрт. Тэднээс чиний юмыг
хураах гэж дон тусцсан биш. Тэрэндээ биш л байхгүй тий. Тэгээ эдгээр чинь аюулгүй байдал ялангуяа 3 дахь орноос олж ирж байгаа ямар ч малын гаралтай учраас ямар ч малаас ямар ч өхөр саагаад ямар ч бяцлаг хийцэн билээ. Тий тэрнээсээ л сэргэлдэг байхгүй тийм ээ. За дараагийн жишээ. За одоо хэдэн минут болж байна. Дараагийн жишээ. Асар их хэмжээний долларыг хэрвээ энд тэнд авч явж байгаа бол орондоо та хичнээн доллар бэлнээр авч явж байгаа бол маш сайн мэдчих хэрэгтэй. Хэрвээ хэмжээнээс хэтэрсэн байх юм бол таны долларыг хураах юм уу эсвэл та дургуул төлөх ийм нөхцлүүдийг үүсдэг. За тэгэхээр энд нэг хятад залуу Америк явж байгаад бас $50,000 явж байгаа. Тэрийгэ декларацтай бичлгүй мартаад ингээд орсон чинь хураалгасан ийм асуудал гарсан юм байна. Гэтэл одоо жишээлбэл Японд бол $7,000 явах юм бол илүү байх юм бол заавал декларац дээр бичнэ. Лондон явхад бол 10,000 фунт стерлингтэй байх юм бол заавал бичнэ. Хятадд 20,000 юан юм уу эсвэл $3,000 явах юм бол заавал декларац дээр бичнэ. Гэх мэтлэн одоо Оросд $10,000 та явж байгаа та бичээгүй байх юм бол та торгуул төлнө. Энэ Лондонд бол бүр 10,000 фунт стерлингтэй явж байгаа та мэдүүлэг дээр бичээгүй бол бүр шууд бүгдийг нь хураадаг гэдэг тийм хуультай байдгүй шүү. Тэгэхээр мөнгө төгрөг авч явахдаа бол бид нар заавал тухайн орон хичнээн төгрөг авч явах бэлнээр авч явах зөвшөөрөлтэй байна. Илүү гарах юм илүү $1 байсан тэрийгээ заавал декларац дээр бичих ёстой гэдгийг л мартаж болохгүй юм байна. За сайн уу? Сайхан шинэлсэн ахоо яахоо. За тэгэхээр энэ одоо бол тэгтээ сүүлийн үед бол ерөнхийдөө банкомат карттайгаа явах шиг сайхан байхгүй шүү дээ. Картаараа л ATM-ийнхаа карттайгаа л ингэж явж ивэл заавал бэлэн мөнгө найрчилоо болгоод шаардлагаалга бид нар Вьетнам явхад бол картаараа зүгээр доллартайгаа яваал очоод донк хөдөлтөж аваад тэр бүгднгууд болж илээ шүү дээ. Айгүй амархан донкчээстэй. Юу тэгээд тэр чинь тухайн орондоо хийлгаал гарцсан бол тэгээд тэрийгээ солиулаад мөнгөө солиулаад авчихна. Тэрнээс биш тийм их хэмжээний одоо доллар юан кармалаад явах бол эрсдэлтэй дэмий баха хулгайд жалтах эрсдэл байна шүү дээ. Тийм ээ бас. Тийм. За. Нэрээ санаас би чинь нэг Бээжинд явж исэн чинь би нэг пүүжэ битээр Бээжингийн метро руу ороход чамдаан савыг шалгадаг юм бэлээ бас. Тэгсэн чинь бид хоёр нэг юм жижигхэн нэг хям тусдаг нөө аянд авч явдаг хям тусдаг нөө газраар явж байгаа юм чинь гэж аахгүй нэг хутгамтгаа аваад байсан чинь тэр хям тусдаг юм жижигхэн хутгын маань хурааж аваад юм бүртгэл хийлгээд та нар буцахтаа энийг аваад явж болно гэж бүртгэл хийлгэж байгаа юм. Тэгэхээр гүү ш. Одоо бид нар ингээд шууд цаашаа явна гэдэг тэгээ хайсан ш. Орхисон ш. Харин янз бүрийн торгуул моргол бол төлөөгүй. Гэхдээ рентгенээр бол оруулдаг юм байлээ. Ёо тэр Бээжингийн метроч яасан сүртэй аргагүй хүн ихтэйгээр бүр зүгээр тэд нар чинь зүгээр булан тохой болгонд 2 цагтаа ерөөсөн. Хүн дээр болоод ч л ш. Ерөөсөн. Сая харин юунд Шанхайд бол нэг тийм метрогоор бид нар нэг яваагүй. Гэхдээ ер нь Бээжинг бодвол нэг цагдаа магдаа нэг гайгүй санагдсан. Шанхай ер нь их гоё хотел ш. Тэгээ очиж үзгээд аргагүй л нэг бизнесийн төвлөрлсөн дэлхийд ноёргсон одоо тийм санхүүгийн одоо том платформ одоо том юм байдаг хот гэсэн шиг л байлээ дээ. Гоё санагдсан. Үнэхээр Шанхай бол үнэхээр таалагдсан. Гоё юм билээ. Дараа нэг тавтай бүр дотор нь яваад ингээд нэг сар өдөр амьдраад үзвэл бас нэг бацаанд гарах байх л та тий. За. Нэрээ Малайзад явж байгаад би бас нэг хүүхдүүдтэй кокос судалдаж аваад нөгөө юм хөрхөн. Тэг 3 ширхэг юм жимс авахад хэл гарахгүйсэн шүү дээ. Тий. Тэр юу яадаг юм шиг үлээ. Ер нь жимс ногоог оруулах гарахыг бол бүр хоригдсон. Дотор нь юм шахчихч гэж боддог юм эсвэл яадаг юм байгаа. Ер нь бол жимс ер нь ийш тийш авч явж тэгж явах бол их дэмий юм байлээ. Тий. Одоо энэ дэр юу яадаг юм бэл гэж байна. Жишээлбэл алимнаас болоод жишээлбэл хаа нэг лээ. Алимнаас болоод нэг алимнаас болж одоо Калифорнид ч гэдэг. Бүтэн 1 жилийн ургацаа алдаж маш гашуун одоо туршлагатай болсон гэж байгаа. Тэрний яасан гэсэн чинь нэг жуулчны авч явсан дутуу идсэн алимнаас нь одоо нэг ялаа одоо үржээд тэр нь ялаа нэг хортой тийм бодис одоо ялгаруулад тэр тухайн тэр
улсын бүр ургацыг бүр бодоолгосон ийм түүхтэй байсан учраас ерөнхийдөө Калифорнид одоо идэж байгаа хүн алим жимс банан идсэн байх юм бол шууд хил гайлаар орхоос өмнө барахгүй бол хаяад баруул бүр бүгдийг идээд цаашаа хил давах ёстой юм байлээ. Тэгэхээр Калифорнид бол одоо ер нь тийм чихэр жимс оруулахгүй болсон юм байлээ. Эхний удаа бол яг бүр хэрвээ оруулах юм бол $300 торгуулаад хоёр дахь удаагийн үйлдэлээр бол бүр $500 торгуулах одоо нэгж байгаа алимнаас болоод өчнөө торгуул төлөх ийм асуудал үүсэх юм байлээ. Тийм. Тэгэхээр чихэр жимсийг нааш чааш нь зөөх онгоцоор ялангуяа дэмий юм шиг санагдсан шүү. За тэгээд иймэрхүү сонирхтой. За тэгээд бас манайхан ч Таиланд руу яваад байгаа юм чинь яг Таиландд ер нь янз бүрийн порно материал зураг сэтгүүл авч явахыг хориглодог юм байна. Тэгээд DVD, CD, электрон тамхи мөн ялгаагүй. Эдрийг ер нь батлахгүй. За тэгээд ер нь тухайн аялж байгаа орондоо яг онгоцны бодол дээр ч юм уу эсвэл одоо яг хил гайлаар яг юу хориотой байгааг аюулсан судалж л явмаар юм байлээ шүү. Одоо шортносоо болоод тий идж байгаа алимнасаа болоод эсвэл нэг цахилгаан электрон тамхинасаа болоод ч юм уу эсвэл одоо тэр худалдаж авсан бэлэг дурсгалаасаа болоод ингээд шоронд орох юм уу эсвэл одоо $40,000 торгуулах боломж амар их олон байдаг юм байна л гэдгийг олоод харлаа. Тий таад маань бас энэ бас илүүдэхгүй болов гэж санагдлаа. За Турк бас том мойлон цүнх шалгаад оруулж байсан шүү. Тийм үү. Тийм том хүн ам ихтэй газар нөгөө нэг аюулгүй байдлаасаа шалгадаг л ахalta тэр мэдээч тэр шороо шиг бужигж байгаа улсууд дотор ч одоо нэг тэнийг юм нэг тесрэг бөмбөг цүнхэндээ аваад орчих юм бол аюул болно гэдэг мэдээч хэрэгтэй. Тэгэл тэрнээсээ л болж ингэж шалгадаг юм байна. Шалгадаг багтаалч бодчихлаа л да. Тийм. За тэгээд лалын шашны одоо оронд бол ялангуяа тэр тань юу ер нь арх дарс гэдэг авч орох орцсон хойноо одоо жишээлбэл гудмаар нэг аль таймаар дарс арх мах уугаал явах юм бол бас л асуудалтай юм байна. Тийм ер нь болохгүй. Их л тухайн орныг бас үзэж харж аялж яваа бол тухайн орсон орноо бас хүндэтгээд хуулийн хүндэтгээ усын нуул ёсны дагуу мэддэг шүү дээ. Их цэгцтэй их зөв зүйтэй аялж явах нь их соёлтой аялж явах нь их зөв зүйтэй юм болов л гэж ингэж бодож байна да. Тий. За маргааш шийдүүлээ. E-leasing компанийнхаа тухай хэдүүлээ ярилцээ. Өнөөдөр чинь бас ганц хоёр материалаа бас янзлаа зэгцлээд. За CV намтраа бас ганц хоёр хүн явуулсан байна. Тэгээд дэлгэрэнгүй маргааш шийдүүлээ энэ тухай ярилцъя. За дараагийн лайв хүртэл баяр та.